үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол хүний оюуныг дээдэж, бүтээлийг бизнес болгох эрхэм зорилготой өрг реалити нэвтрүүлгийн 2 дугаар шатны шийдвэрлэх үе өнөөдөр болно. Оролцогчид бизнесийн дүрмээр 6 үеийг туулж төслийн бичиг баримтаа бэлэн болгоод дуслан энэхүү нэгдсэн төлөвлөгөөтэй өнөөдөр ерөнхий шүүгчид мэдээлэл өгөх юм. Миний эрхэм зорилго бол ардын гар урлын бүтээл болсон уламжилт арьсан ташимгийг орчин үеийн шийдэлд хүргэж, залуу үедээ өвлүүлэн сургаж, цаашид улам боловсронгуй болгож, дэлхийн зах зээл Монгол ташимгийн нэгэн шинэ брендийг гаргах зорилготой маа. Альва хийсэн ажлынхаа эзэн болж явах нь миний амьдралын зорилго юм. Хүн дэлхийд юу хийх гэж ирснээ л ойлгосон тэр цагт хүн амьдралын зорилготой болтгоо гэж би боддгоо. За Монгол үндэсний уран хатгамалтай хувцас хэрэглэл энэ эдлэлээр ажлын байр бий болгох гэсэн энэ зорилгыг би 20 жилийн өмнөөс эхэлж өвөрлөж яваад өнөөдөр энэ өрг нэвтрүүлгийнхэнтэй холбогдож за тэгээд энэ өөрийнхөө хийж байсан, бодож байсан энэ санаагаа яг жинхэнэ бизнес болгож жинхэнэ одоо өөрийнхөө мөрөдөж байсан олон ажлын байр бий болгоход юу хэрэгцээтэй байдаг гэдэг энэ талын олон шат дамжлагаар явж энэ бизнесийг өсгөж яг одоо бизнесийн дэвшинд амжилттай ажиллах ийм дэвшинд хүртэл нь одоо төсөл бичих энэ шат дамжлагаар явж ирлээ. Өргөгийн оролцогчид бизнесийн гараагаа эрхэм зорилго гэсэн энэ үгнээс эхлэж байсан. Ер нь бол бизнесийн санаа сэдэн гэдэг бол өөрийнхөө чадварт ба зах зээлийн хэрэгцээнд тулгуурласан эрхэм зорилготой болно гэсэн үг. Би нүдэ ханаад миний амьдрал 5 жилийн дараа ямар шүү болсон байхыг төсөөллөө. Гэхдээ маш тодорхойгоор төсөөлсөн шүү. Төсөөлөл бол бизнесийн суурь тавих, бизнесийн шийдвэрүүдээ гаргах, зорилгоо тодорхойлоход нь хамгийн их тусалдаг зүйл юм аа. Хэн нэгэнтэй төсөөллөн үргэлж хуваалцж байх нь танд илүү үр ашигтай. Хэрв та тэгэх боломжгүй тохиолдолд зорилгоо цаасан дээр маш тодорхой бичих хэрэгтэй. Зах зээлийн үед одоо хүн бүхэнд хүнд хэцүү үе тулгарч байсан. Энэ үед би өөрөөсөө одоо юу хийж чадах вэ? Юу одоо илүү бүтээж болох вэ гэдэг асуулт тавьснаар миний одоо энэ ажлыг эхлэх эрхэм зорилго маань илсэн. Өөрийнхөө юу хийж чаддаг, бас юу хийж чаддгийг та сайн мэддэг. Мөн юунд авьяастай вэ гэдгээч тодорхой мэдж байгаа. Амжилттай бизнесийн санаа сэдэх бол нэг хэрэг. Өөрийнхөө авьяас чадвар тохирсон амжилттай бизнесийн санаа сэднэ гэдэг бол бүр өөр хэрэг юм аа. Таны бизнес, таны сонирхлыг үнэхээр татдаг байж ээж та тэрнийг урт хугацаанд хийж үр ашигыг нь хүртэх болно. Авьяас болгон хүн болгон байдаг ч гэсэн түүнийг хүн ашиглаж хөгжүүлэх чадвар хүн бүхэн тэгш заяадаг нь энэ зам болоо. За би шүдний эмч хүн. Тэгээд энэ санаагаа би судалгаа шинжилгээний явцад олж аваад маш их баярлж байсан. Гэхдээ миний дотоодоос гарсан энэ мэдрэмж гадаад зах зээлд хэрхэн хүрч хүмүүст хэрэглэгч хэрхэн хүлээж авах гэдэг энэ асуудал надад одоо тулгарч ирсэн. Бэлэн бизнесийн жагсаалт олон байдаг. Гэхдээ та хэн бэ? Зах зээлд юу хэрэгтэй вэ гэдэгт үндэслэн хамгийн оновчтой санааг зөвхөн таал гаргаж чадна. Өөрийнхөө хийж чаддаг дуртай зүйлсээ тодорхойлж байх явцдаа зах зээлийн хэрэгцээг судалж байх нь чухал юм аа.
Тэгэхээр хүн бүхэн эрхэм зоригтой болж юу хийж чаддаг вэ? Юу хийх дуртай вэ? Зах зээлийн ямар хэрэгцээ байна вэ гэдгийг хамгийн түрүүнд мэдэж ойлгох нь чухал юм байна үзэгчдээ. Энэ бол бизнесийн гараагаа эхлэх хамгийн ихний алхам. Ёр бусын санаа дэвшүүлэхээс айх хэрэггүй. Хамгийн амжилттай санаанууд анхандаа галзуу нүд сонсогддог. Зарим нэг дутагдлууд байсан ч ирлээ үргэлжлүүл. Бизнесийн боломжуудыг эргэцүүлж үзэхдээ та нэг эхэлсэн бизнесээ насан туршдаа хийх албагүй гэдгээ сана. Та дараа нь өөр санаа хөгжүүлэн түүн рүүгээ орж эсвэл илүү их хөрөнгө оруулалттай бизнесээ хийх боломжтой боллоо гэж үзвэл тэрнийг хийж болох юм. Зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан бизнесийн оновчтой санаа сэтгэхэд энэхүү хүснэг танд туслах болно. Та яг одоо бидэнтэй хамт байж энэхүү хүснэгтийг бөглөөд үзээрэй. Магадгүй та маш сайн оновчтой бизнесийн санаагаа олчих юм билүү? Хангагдаагүй эрэлт хэрэгцээг ямагт анзаарч бай. Зах зээлийг дараах байдлаар судал. Сонин сэтгүүл унш, телевиз үз, хүмүүстэй ярилц, дэлгүүрээр яв. Танд хэрэгтэй байж болох ямар бараа бүтээгдэхүүн олдохгүй байна вэ? Хүн болгоныг хийх дургүй. Гэхдээ тэдэнд та хийгээд өгчөг чадах ажил байна уу? Таны мэдих хүмүүсийн амьдралыг хялбарчлах бүтээгдэхүүн үйлчилгээ байна уу? Таны эрч хүчийг үнэхээр бадраах бизнесийн ямар чиг хандлага гарч ирж байна вэ? Өөрийн авьяас чадвараараа дүүргэж болох зах зээлийн орон зай байна уу? Энэ жаз хөгжмийг би 5 сарын өмнө зохиосон удахгүй дуу болон төрөн гарна. Энэ бүтээл миний оюуны өмч. Өрг нэвтрүүлгийн хамт олон за тэгээд боожуулагч за өөрийнхөө өв урлал багийнхантай хамтарч одоо төслөө хийлээ. Судлахын зовлонг бол жаргал болгоё. Энэ жаргалыг бүтээгдэхүүн болгоход бол баг хамт олонны одоо бас баг хамт олон байж энэ бүтээл бий болж ард түмэнд бол одоо бүтээгдэхүүн болдгийм байна гэдэг ийм дүгнэлтэнд хүрч байна. Миний өрсөлдөгч хийм. За тэгээд одоо санхүүгийнхаа төлөвлөгөөг яаж хийх вэ гэдэг ингээд энэ одоо бүх дамжлагаар өөрөө ажилласан учраас энэ одоо төсөл маань амжилттай хэрэгжих байхаа гэж найдаж байна. За нэрийн нэвтрүүлэгт орцснараа ер нь багаар ажиллах арга ухаанд суралцлаа. Шинж ухааны ололтыг олон нийтэд хүргэх ялангуяа одоо энэ бизнес болгох энэ одоо бичиг баримтыг бүрдүүлэх энэ ажилд бол энэ орон нэвтрүүлэг маш их тус боллоо. Бид бол зөвхөн одоо шинж ухааны технологийн шийдлүүдийг нарийн ширийн энэ асуудлуудыг шийдэж болдог. Гэтэл бизнес болгож тэр бичиг баримтыг бүрдүүлэхэд ямар одоо даваа ямар одоо их тусын шалтгаан байдгийг их тод томноор харуулж өгсөн. Бид яг өмнө нь төсөл хэрэгжүүлж илчилсэн ч гэсэн төсөл маань ямар нэгэн байдлаар одоо шаардлага хангасан боловч энэ өргөн нэвтрүүлгийн дамжуулж бэлтгэсэн бидний төсөл болвол ерөөсөө төсөл олуулсан хэмжээнд ямар байх ёстой вэ? Яг тэр хэмжээнд хийгдсэн. Бүтээл энэ үйлдвэрлэлийн амжилттай явуулж чадна гэж одоо бодож байна. Бид нар анх нэвтрүүлгийг санаачлаад эхлүүлээд нэлээд одоо удаан хугацаа өнгөрлөө. Гэсэндээ бараг 4 сар хамтдаа ингэж явсан. Тэгэхээр дурын одоо патенттай өөрийн гэсэн шин санаатай бүтээлтэй хүмүүс маань бас бизнесийн төсөл хэрхэн босдог юм бэ гэдгийг өөрсдийнхөө биеэр ингэж туулж ингэж үзэж ингэж явж байна. За дээрэс нь бас бид нэр маш тодорхой зах зээл дээр байгаа алдагдсан одоо сегментүүдийг бас хайж олж оруулж ирж бас тодруулж байна. Тэгэхээр энэ нь юу вэ гэхээр
манай одоо боожуулдаг буюу одоо зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг компаниуд бол зах зээл дээр үнэхээр эрэлт хэрэгцээ ихтэй байгаа юм байна. Энэ хэсэг нь бол орхичод байгаа юм байна. Хөрөнгө оруулагч нь бол байгаад байдаг. Санаатай бүтээлтэй хүмүүс нь байгаад байдаг. Тэрийг харин бизнесийн төсөл болгох тэр хэсэг дээр нь одоо бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгдөг. Тэр санхүүгийн төлөвлөлт, маркетингийн төлөвлөгөөг нь хийдэг мэргэжлийн одоо зөвлөх компаниуд бол үнэхээр дутагдaltaй байгаа нь бол харагдаж эхэлж байна. За дээрэс нь бид нар одоо төслүүдээ хөрөнгө оруулагч нарт тавьж эхэлнэ, санал болгож эхэлнэ. Тэгээ санал болгоход мэдээж банкуд, аж ахуйн нэгжүүд, за дээрэс нь жижиг дунд үйлдвэрийн санд төслүүдээ бид нар өргөн барина. Тэгэхээр төслүүд маань бол мэдээж тэр хүмүүсийн одоо хөрөнгө оруулагч талын шаардлагыг бүрэн хангасан ийм л материал бүрдүүлэх ийм шаардлага байгаа. Тийм учраас бол бид нэр цааснууд дээр одоо дахиад нэг 7 хоног сайн ажиллана. Тэгээд үнэхээр одоо цааснууд маань бас боломжийн хэмжээнд боллоо. Одоо төслөө хөрөнгө оруулагч нарт талуудтай санал болгоё гэдэг ажлуудаа бол хийгээд эхлээд явна. Ингээд удахгүй бас хөрөнгө оруулагчдынхаа хэнийхэн ч байсан хаалгын төгшөөд бид нэвтрүүлэгт оролцогч байгаа нийт оролцогчдынхаа бүтээлүүдийг танилцуулж мөнгө гуйх болно. Оролцогчд маань юуг мэддэг, бас юуг мэддэггүй. Өөрөө юунд авьяастай, бас юунд авьяасгүй. Ямар мэдлэг чадвартай, зарим нь юунд дутуу гэдгээ ойлгосон цаг хугацаа өнгөрлөө. Бизнес гэдэг бол хизээ хаана, хинтээ, хэрхэн гэж олон асуудлуудыг бодож тунгааж цаг үеэ ойлгосон, мэдэрсэн, судалгаа шинжилгээнд суурилсан магадгүй хүмүүсийн аз эзийг үзсэн ийм нөхцөл байдал байдаг юм аа. Тэр ч утгаараа манайхан авьяас чадвараа хөгжүүлж цаашдаа сонирхлынхаа дагуу сансан, бодсон, би олсон бизнесээ хэрэгжүүлэх нь туйлын хүсэл байгааг бид ойлгож байгаа. Гэхдээ хүн хүссэн зорилгодоо хүрч чаддаггүй лээ. Тийм учраас та бүгдийн маань авьяас чадвараа хөгжүүлэх энэ ажил магадгүй нэвтрүүлгийн хугацаанд биелээгүй болвол цаашдынхаа ажилд нь өндөр амжилт хүсч нэвтрүүлгийн зүгээс байнга тусалж яах гэдгийг хэлэхэд таатай байна. Мэдээж оролцогчд маань ойлголт бол янз бүр байгаа. Дээрэс нь тухайн төсөлд ашигтай тохиолдолд хөрөнгө оруулдаг шүү гэдэг энэ ойлголтыг зарим нэг тал нь нийгмийн хариуцлага, зарим нэг тал нь энэ бол одоо тухайн компанийн сурчлагаа гэх мэтлэн ингээ хольж утгаж байгаа юм бол маш их байгаа. Тийм учраас бизнест хөрөнгө оруулах байгаа хүмүүс бол тухайн бизнесийн одоо өгөөжийг л хардаг. Тийм учраас өгөөж өндөртэй, хэрэгжих үз боломжтой, хэмжигдэх үз ийм л төслийг одоо хөрөнгө оруулагчид сонирхно. Тийм учраас бол бүтээлийн санаа сайн боловч одоо зах зээл нь дутууд байлмаг, дээрэс нь одоо үйлдвэрлэл болоод зах зээл дээр гарах боломж нь хомос, эсвэл хэрэгжихэд өндөр одоо их хугацаа шаардсан, эргээд өгөөж багтай ийм тохиолдолд бол хөрөнгө оруулагчдад бол буруу өгөх ямар ч арга байхгүй. Анх өргөн тайзан дээр бүтээлээ барин шүүгчдийн өмнө танилцуул зогссон оролцогчдын олон хон энэ хүртэл жохом ямархан зөвлөхөр хэсгээ тооцоолоогүй явсан байж болох юм. Гэхдээ тэд өнөөдөр нэлээд үзүүлэг амжуулж өөртөө олон зүйлийг бий болгож чадлаа. Болохгүй бүтэхгүй юм гэж ховор 100 гарцыг олж харах нь чухал гэдгийг тэд барьсан ойлгосон гэж бодож байна. Ингээд зарим оролцогчдын үйл ажил хэрхэн өөрчлөгдөн өрнөж байгааг сурвалжилгаар хүргэхээр бэлтгэлээ. Өргийн тусламжтайгаар эрхэлж байгаа бизнестэй маш ихийг авчирлаа гэж халахгүй зүгийн болны үйлдвэрлэгч Туяа бахархан ярьж байсан. Тэрний хэлж байгаа тэр их зүйл гэдэг нь чухам яг юу юм бэ? Би анх өргөт орж ирэхдээ бол нэлээ өөр зорилготой орж ирсэн. Тэгээд өргөт орсноос миний зорилго, миний үзэл бодол, миний бол маш хөөрчлөгдсөн. Энэ нь бол ерөнхийдөө хамтын ажиллагаа олон хүний хүч хөдөлмөр шингээж энэ олон үзэл бодлыг нэгтгэж нэг цэг дээр очиж тэрийг бүгдээр нэгэнд боловсруулан төвлөрүүлэн бүх юм зэ аюу олон хүний хүч хөдөлмөр орж байж энэ олон бизнес бий болтгийг би сая л ойлголоо. Тэгээд манай бизнесийн зөвлөх байсан төгс шийдэл компани чимэд орчд маш их баярлалаа. Төгс шийдэл компани хамт олд маш их баярлалаа. Үнэхээр Монголд анх удаа кластер өнгөцтгийг бий болгож тэрийгээ би төгс шийдэл компанийнхантайгаа хамтран хэрэгжүүлэх гэж байгаадаа маш их баяртай байна.
Тэгээ энэ ерөөсө кластер гэдэг нь өөрөөсөө нэг бүс нутагт хөгжиж байгаа. Бүс нутгийн хөгжлөл юм да. Бүс нутгаа хөгжин халах голын Дорн тамгийн халах гол сумынхаа тэр зөгийн аж ахуйг хөгжүүлээд билэн юуны Монголын эдийн засагт нэг тулгуур болохоор тийм том аж ахуй болгочихыг зарим одоо ажиллах юм том зорилтын өмнө би тулгараад хурц ирээд байж байна. Тэгээд цаашдаа тэр кластера болвол би нэлээд олон аж ахуйн нэгжүүдийг татж оруул, төрийн бус байгууллага, тэр тусмаа төрийн бодлогыг бол энэ зөгийн аж ахуйр бол нэлээд чиглүүлээ ажиллана гэж бодож байна. Одоо кластер зөгийн аж ахуйд бол хамгийн ихний ээлжинд бол зөгийн бүтээгдэхүүн зөгийн модон эдлэл хийдэг ийм бүтээгдэхүүн хэрэгтэй байгаа. Энэ бол бид нартай хамтран ажиллагаа санал тавьсан мон тавилга компанийн бол бас бид нарт санал тавьсан байгаагаа цаашдаа бид нар хамтарч ажиллана. Мон тавилгын бол бараг 20 гаруй жилээр модон эдлэлээр хийх туршлагатай сайн компани. Тэгээд миний нэвтрүүлгийг үзээд хамтран ажиллах санал тавиад бичээд одоо бол эхнийхээ ажлыг хийгээд эхэлсэн байгаа. Бас зөгийн аж ахуйн бас нэг нэлээд хэрэгцээтэй эдэл бол зөөлөн эдэл юу юуны давуу эдлийн хэрэгслүүдэд энийг би бас дандаа бол хэрүү Монголдо үйлдвэрч чадахгүй дандаа л импортоор авах юм. Тэгэхээр би одоо энийг бас Монголынхон томоохон компани нэг үйл мэнчтэй гэрээ хийгээд бас зөөлөн эдлэл хамгаалтын хувьдас тэр дээр гэдэг зөгийн аж ахуйд хэрэгтэй зөөлөн эдлүүдийг хийж эхлээд байна. Оролцогч туяагийн халах гол зөгийн бал бүтээлд хамтран ажиллаж кластерын үйл ажиллагааг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахар зорж яваа Өвөлн Минж мон тавилга компанийханда өргөгийн зүгээс амжилтыг хүсэж байна. Өрг гэдэг нэвтрүүлгийг бид нэр одоо үзэж байгаад энэ халах голын хишиг гэдэг зөгийн компани одоо энэ бүтээгдэхүүнийг одоо бид нэр их сонирхсан. Тэрний ерөнхий одоо үйлдвэрлэх гол материал бол одоо гадна талын хайрцаг буюу модон материал байсан байлаа. Тэгээ бид нэр манай компани хөвчлэн модоор хийдэг модон тавилгын үйлдвэр болохоор хамтарч ажиллаж болох юм а гэж одоо холбогдоод энэ байгууллагатад эхнийхээ яриа хийгээд туршлага судлаад туршлалын загварыг одоо тохироод ингээд ажлынхаа үйл ажиллагааг бол эхэлсэн одоо явж байна. Нэг талдаа бол энэ хүний одоо хийж байгаа бизнесийг дэмжиж одоо зөгийн аж ахуй гэдэг бол Монголд бас одоо сүүлийн үед нэлээд хөгжиж байгаа. Урд нь социализмын үед бас сайн хөгжиж байсан. Тэгээд одоо сүүлийн үед бас жоохон устдам өвөө болж байгаа энэ аж ахуйг шинээр одоо ингэ бий болгож хөгжүүлж яах гэдэг талаас нь бас их дэмжиж байгаа. Мөн тэр нөгөөдөөр бол зөгийн байхгүй бол хүндрэлтэн байхгүй гэж бас ер нь бол ярьдсан байлээ. Тэгэхээр утгаар бол зөгийн бол маш их хүнний биед бол маш их ач холбогдолтой маш их одоо оригинал амин дэм болж игдэг. Тэр утгаар нь бол энэ зөгийн аж ахуйг хөгжүүлээсэ гэж одоо бид бүхний зүгээс дэмжиж байна. Тэгээд тийм болохоор энэ аж ахуйг хөгжүүлэхэд одоо манай оюутлын үйлдвэрийн зүгээс бол хувцас хэрэглэл мөн одоо энэ зөгийн дөрөвт нь одоо таарсан зөгийн үүрэн таарсан ус тэр одоо дээр падуу шиг доор нь тавьдаг тэр зүйлүүдийг бол одоо манай оюутлын үйлдвэр хийж туслая, дэмжье гэдэг одоо ийм утгасаас хандаж байгаамаа. Соён гэгэрлэр сэргэн мандцгай ураатай соён гэгэрүүлэгч телевиз өрг нэвтрүүлгийн оролцогч туяагийн халах гол зөгийн бол бүтээлийн мэдээллийн дэмжигчээр хамтран ажиллахаар болсон. Тэд яагаад энэхүү бүтээлийг дэмжих болсон юм болоо? Холын хишиг компани брэнд бүтээгдэхүүнийг ямар ч байсан Монголдоддыг олон улсын зах зээл дээр гаргах тэр зам мөр үйл ажиллагаанд дэм тус болох үүднээс энэхүү компани бүтээгдэхүүн энэхүү компани үйл ажиллагаанд бол танилцж үзсэн. Тэгээд халах голыг Монголын ард түмэн чөлөөлөх дайнтай холбож ярьдаг бол эдүүг 21-р зуунд бол бас тэр нутгаас шинэ брэнд төрөн гарвал бидэнд ард түмэнд өдөр ирэх цөлжин гондож байгаль экологч хэрэгтэй юм гэдэг үүднээс бол энэхүү компаниг юу ч гэсэн мэрэгдийн зөвлөл бол хэмжээ гэсэн саналтай бол албаасаар дуулах гэдэг бол таатай байна. За ер нь монголчуудад бол нэг том зовлон байгаа. Тэр бол өөрсдөө мэддэггүй маш том зовлон. Ямар газар нутагт төрснөө дийлэн ойлгодоггүй, юу хэрглэж байгаагаа мэддэггүй. Хэрглэж байгаа зүйлээ яавал би энэ сайн байдгаа ч одоо тэр ойлгодог. Өнөөдөр зөгийн балгын ярьж байна. Бид нар бол сайн л гэдэг үгнээс сайшгүй яг байж байгаа. Гэтэл энэ бол зөвхөн бид идээд хэрэглээд уух биш. Биднийг одоо өөр төр өлгийдэн байгаа энэ байгаль ижид, байгаль дэлхийд маань ямар хэрэгтэй юм бэ гэдэг талаас нь энэ компаниос реалити шоунд шинэ өнцөг гаргаж орсонд бол баяртай байна. За Монголын зөгийн бал бол яг биологийн гэдэг юм уу, экологийн цэвэр бүтээгдэхүүн юм. Энэ бол Монголд одоо цэвэр бүтээгдэхүүн авсар гэвэл хамгийн ихэн зөгийн бал авсрах баг. Ялангуяа халах гол бол би сайн санаж байна. Өчтөбаатар гэж
мундаг эрдэмтэн ажилласан хүн байсан. Тэр үеэс эхэлж халах голын айсаа газар бол зөвгийн том сайхан аж ахуй үржүүлэх болцоотой ийм нөхцөлийг бүрдүүлсэн. Тентхийн цэцэг ургамал тэр зөвгийн тоос хүртээлтэд ярих юм бол олон зүйлийг тэр үед бид нар бас сонирхож үзэж байсан. Тэр хүний бүтээсэн тэр бий болгосон одоо маларын бол удам угсаа бол тэнд одоо өнөдр бэлчиж байгаа л гэсэн гэж ойлгож байна. Харин Эрдэмтэн Бадарчингийн хувьд туршилт хийх хан уул дүүргийн 11-р хорооны ундны усны ундраг дээр судалгаа хийж, хорооны оршин суугчид засаг даргатаа уулзаж, ихний байдлаар зураг төслөө гаргасан. Харин энэ удаа анх энэхүү туршилтын ажлыг өөрийнхөө хороонд туршиж хэрэгжүүлмээр байна гэсэн саналыг гаргасан хан уул дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Байдрагтаа уулзаж, гүйцэтгэх ажлын санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлэх гэж байна. Эрүүл зөв бүтцтэй ус хэрэглүүлэх. Өмнө нь бол 100 байсан байна. Яг энэ бол зөвсөй дараа болчихсон тийм үү? Энийг ойлгосон. Өөрийн хэсэг гарахтаа би бас уулзаад ингээд дэмжиж чий гэдэг асуудал яриад. Ашиглалтын уртсах тийм үнийг тавьсан. Зохион бүтээгч Бадарчингаа зохион бүтээсэн нано технологийн аргаар одоо хүний ундны усны одоо хэрэгцээний ундны усанд байдаг одоо хүчин сүлжээний балансыг тэнцвэржүүлдэг. Илүүд л одоо бактерийг одоо хэмжээг багасгадаг энэхүү бүтээлийг бол одоо үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бол би 100% дэмжиж байна аваасаа. Энийг бол зүгээр нэг хороо баг төдийгөө Монгол улсын хэмжээнд нэвтрүүлэх ёстой. Заасан бол төвийн одоо цэвэр усны шугамаас авдаггүй. Тухайн хотгонууд нь бол өөрөнгө усан сантай байдаг. Тэгээд маа зайсанд амьдардаг уугуул иргэд бол 3 одоо гүний хутгаар бас хангагдчихэдэг. Тэгээд энэ хүний бас бүтээл бол нэг бүтээлийг бол одоо сүрлүүлэхэд бол 15 орчим сая төгрөг орох юм байна. Хөдөө аж ахуйн сургуулийн усан сан дээр энийг тавиул их тэнд сурч байгаа 10,000 оюутан байдаг. Мөн тэр хавийн мал аж ахуйн болон ургамлын эдэм шинжилгээний хүрээлэн одоо усын төв лаборатори за тэнд багш ажилчид оюутны дотор байрны одоо гэдэг 10 миллион гаруй мянган хэрэглэгчдэд бол энэ одоо энэ төхөөрөмжийг суйрлуулах нь илүү хүртээмжтэй байх юм байна. 12 оны нэг төлөөлөгчийн төвөгтөө зарцуулах төсөл хөтөлбөрийн маань хэмжээ бол 15 сая төгрөг байж байгаа. Энээс бол би тал орчмын бол энэ нано технологийн шүүлтүүрийг нэвтрүүлэхэд 7.5 сая төгрөг нь бол энэ төслийн өөрийнхөө энэ хийх төсөл хөтөлбөрийн мөнгнөөс гаргая гэж бодож байна. Үлдсэн 7.5 сая төгрөгийг магадгүй хөдөө аж ахуйн сургуулийн захирал ректор Бямбагаватай орж уулзъя. За мөн хаан уул дүүргийнхаа засаг дарга иргэдийн хурлынхантайгаа бас уулзъя. Монгол улс нэг үе бол нийгмийн эдийн засаг маань докторч जैन те бараг өсрөнгөө хөгжлийн хаан 90 үед ирсэн гэж ярьж байгаа энэ үед бол Монгол эрдэмтдийн бүтээсэн те энэ хүнд ээлтэй юм нэг одоо байгаль дээлтэй юм нано технологийн энэ нэмийг те төр засгийн хэмжээнд бодлого болгож дэмжихийг одоо шийдвэр гаргах ёстой уриалж байна. Миний бизнесийг бол өрөг нэвтрүүлэг илүү их дардан зам руу оруулж ирсэн хамгийн их том боломжийг нээж өглөө. Хүн одоо оюун ухаанаараа хийж бүтээсэн зүйл өөрийнхөө яг бодол сэтгэхүйгээр бүтээж бий болгосон зүйл хүний оюуны өмчлөлтөө.
Мал амьтны цеоличуулсан тэжээлийн үйлдвэрийн бааз сурыг түшиглэн махны чиглэлээр Монгол дахины үйлдвэрийг байгуулахаар зорьсон Эрдэмтэн Эрдэнэ чимэг үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөнийхөө хүрээнд малчин үрхүүдтэй хамтарч ажиллах ажлыг эхлүүлээд байна. Тэрээр сонгон хайрхан дүүргийн жаргалан тосгоныг зорж фермерийн аж ахуй эрхлэгчид болон цөөхөн тонны мал малдаг малчин үрхүүдээр туршилт судалгааны ажлаа хэрэгжүүлэхээр боллоо. Олон жилийн судалгаа шинжилгээний үр дүнд гарган авсан цеоличуулсан тэжээлийг 14 хоногийн турш нэг үрхийн мал дээр турших юм аа. Ингээд жаргалан тосгоноос хийсэн сурвалжлагыг танд хүргэе. Өргөн нэвтрүүлгийн хүрээнд бид өөрийнхөө үйлдвэрлэж байгаа мал амьтны цеоличуулсан тэжээлийн үхрийн тэжээлийг сонгон хайрхан дүүргийн 21-р хорооны одоо малчин үрх айлуудын одоо үхэр дээр бол бид нар туршилтаа хийж байна. Энэ туршилтыг бид нар 14 хоногийн хугацаанд хийж яг одоо манай үйлдвэрлэж байгаа тэжээл ямар үр дүнтэй байгааг нь бол одоо баталгаажуулж харуулах юм зорилготой юм аа. Тэжээлийн талын асуудал дээр ямар шүү вэ? Тэжээлийн талаар бол одоо өвс тэжээл сүүлийн үед айгүй өндөр үнэтэй байдаг. Тэгээд тэжээлийн өвс өндөр үнэтэй болохоор бид нарт бас жоохон ашиг нь жоохон тийм саасан сүгүүнийхээ юг болж өвс тэжээлэндээ өгөөл таарах юм да. Тэгээд нэг үнэнээс авдаг бол үнэнээс дунджаа нэг 5-6 литр сүү. Зуны цаг том бол яг нэг 10 тэгээд доод 8 литр сүү саад нэг үнэнээс. Тэжээлийн олдоц тэгээд гол зүйл юугаар одоо үхрээ тэжээж байна? Өвс хоргожин тэжээл тэгээд шаар үйлдвэрийн спиртийн шаарыг бид нар голцоо тэгээд бас арай хүс усахын тулд арай хямдч тустай тэгээд шаар голцоо гэж өгөөд байгаа. Аюун тэжээлээ яаж тэжээх үү? Заавар зөвлөгөө одоо сургалт тийм юу? Танай энэ хороо моронд явагддаггүй? Яг нэг анханасаа сангийн аж ахуй байгууллага ферм байгуулаад тэгээд тэрнийхээ шугамар яг тэжээгээд маллаа сурцсан болохоор яг тийм сургалт моруулал бол явагдаад байх нь ховрлоо. За энэ манай тэжээлийн үндсэн түүхэд одоо нэг үр тариа 10 буудаа тийм ээ будаагаас гарсан хэвэг одоо энэ үндсэн тэжээл гэж нэрлэдэг байгаа. Одоо энэ үндсэн тэжээлүүд маань ороод дээр нь тэр цеолит гэдэг минералаар бол нэрцээр баяжуулж өгсөн цеоличуулсан тэжээл. За энэ бол бусад тэжээлүүдээс илүү онцлогтой. Тэр цеолит гэдэг минералын онцлог нь юу юм бэ гэвэл шингэцийг сайжруулж өгдөг, бодис элементүүдийг бол задлж өгдөг. Мал малж байгаа бид нар ч одоо тэгэл янз бүрийн тэжээлээр олдсон орно ингээл малаа тэжээдэг байхгүй юу. Тэгэхээр одоо энэ тэжээл маань нэр нь ямар илүү тэрнээс одоо онцлог байна нэгдүгээрт хоёрдугаарт одоо үүний мөнгө нь ямар байдгийг малчин бид нар ч одоо тэгээ их үнэтэй юмыг бол бас зарим нь авчиж чаддаггүй. Бас хэцүү байдаг. Тийм нэг тал байдий. Тийм. За манай энэ тэжээл бол онцлогийг би түрүүн танд хэлсэн. Энэ бол цеолитоор баяжуулсан витамин эрдэс яасан энэ бол одоо чанарын хувьд их сайн чанарын тэжээлээ. За хоёрдугаар үн мөнгөний хувьд бол яг бид нар нөгөө витамин эрдэс энэ зүйлүүд бол бас тодорхой хэмжээгээр бол одоо үнэтэй элементүүд ордог. Тэгээд бид нар үнэ тогтоохдоо ер нь Монгол дээр одоо энэ ганцхан манах тэжээл үйлдвэрлэж байгаа үйлдвэр биш шүү дээ. Одоо том алтан тариа гээл үйлдвэр байж байна. Бусад жижиг одоо энэ тэнд манай анзааны одоо үйлдвэрүүд байгаа л да. За энэ үйлдвэрүүдийн үнийг судалж агаад за эдний үнээс арай жоохон доогуур тэгээд яг чанарын хувьд бол одоо манах чанартай гэдгээ хадгалж чадна. Жишээлх юм бол одоо бид нар бордооны одоо үхрийн тэжээллийг бол тооны нэг 420-450 мянган төгрөгийн хэмжээнд гаргаж байгаа л да тий. Тооны. Гэхдээ та нар үндсэн тэжээл дээр энийг чинь нэмээд өгөх юм чинь. Тэрнээс биш одоо өдөрт үхэр 8 кг 10 кг одоо үүс идэх ёстой байхад энэ тэжээлээс ямар өдөрт 8 кг 10 кг ихэхгүй шүү дээ. Энэ чинь нэмэгдэл тэжээл юм чинь. Үндсэн одоо таны өгч байгаа үүсэн дээрээ дарш үүс хүчит тэжээлээр та тэжээж шүү дээ. Тэн дээрээ та нэмэгдэл болгож энийг бол заавал өгөх ёстой тий. Энэнийг бол үр дүн тэр
бидний үйлдвэрлэсэн тэжээл бол сайлын өхөр дээр эхлээ зэрэг тугалын тэжээл, өсөн өрөхрийн тэжээл, хэлтэй өхрийн тэжээл, одоо сүүн нэмэгдүүлэх тэжээл, бордооны тэжээл гэдэг ингээд 5 төрлийн тэжээл бол бид үйлдвэрлэж гаргаж байгаа. За өнөөдөр бол бид одоо сайлын өхөр дээр одоо тэжээлээ туршия гэдэг одоо хүүд дээр ирчээд байж байна л да. За энэ айлууд маань бүгд одоо ихэнх нь одоо Монгол бэлчээрийн өхөртэй, зарим нэгэн айлууд бол яг хөө тийм Монголто нэрлиз маягийн тийм өхрүүдтэй ийм л ард иргэд байна. Өргөн нэвтрүүлгийн шүүгчдийн даалгаврын дагуу өөрсдийнхөө боломжоор зах зээлийн судалгаа хийж байна. CD маань ер нь бол одоо 7 хоногийн дараа зураг авах дуусна. Шүүгчнэр бол надад бол нэлээд даалгавар өгсөн байгаа. Өрг 2 дугаар шат эхэллээ. Цалижсэн тэжээл төсөлтөө бид хамтарч ажилласнаар эд хэсэг хугацааны дараа импортыг орлогч бүтээгдэхүүн бий болно гэдэг итгэлтэй байна. Шин санаа, шилдэг шийдэл. 18 бүтээл өрсөлдөн. Монголын үндэсний олон нийтийн телевиз, боловсрол NTV, SBN, ETV телевизүүдээр нэм гарыг бүр. Оюуны өмч бол мөнгө, өрг бол боломж. Өрг нэвтрүүлэгтээ би 4 сар хамт байлаа. Өрг нэвтрүүлгийг анх би ер нь оюуны бүтээл хийсэн улсуудыг сонирхож нэг удаа сурталчлах ийм л нэвтрүүлгийн боломж ингэж бодож авсан. Эхлэхэд ерөөсөө Монголд анх удаага оюуны өмчийг дэмжих одоо энэ сайхан нэвтрүүлэг бий болсон туйлын их баяртай байгаа. Миний бизнесийг бол өрг нэвтрүүлэг илүү их дардан зам руу оруулж өгсөн хамгийн их том боломжийг нээж өглөө. Миний хийсэн оюуны бүтээлийг олон нийтэд танилцуулж хэрэглэгчдэд хүргэх. За тэр бүтээлийг бизнес болгох энэ чиглэл бол өрг нэвтрүүлгийн хамт олон өрг нэвтрүүлэг маш их ач холбогдолтой байлаа. Ерөөсөө оюун ухааныг мөнгө болгох тийм ээ. Мөнгө болгох энэ боломж суурь тавигдлаа гэж би энэ өрг нэвтрүүлгийг бол би үзэж байгаа. Оюуны өмч асар их үнэтэй зүйл л дээ. Оюуны өмчөн одоо үйлдвэрлэлд нэвтрүүлэх. Ер нь ухаан одоо гар уртын ажил үйлчлэг явуулахад одоо тий эцсийн бүтээгдэхүүн болт нь одоо үнэхээр одоо зах зээл маркетинг бүхэл одоо юм сургаж одоо гүйцэтгэл одоо яаж гардаг, ямар шат дараалаар явж ажил болж одоо хүний хэрэглэгчдийн гар дээр очдгийг л одоо үндсэндээ бүрэн ойлголоо. Монголчууд үндэсний мэргэжлүүдийн бүтээлийг өөрсдөө авч хэрэглэх өөрсдөө бол энэ чиглэлд одоо хэрэгцээг бий болгох хэрэглэгчдийг надтай ойртуулах, танилцуулах энэ ажид бол том хувь нэмэр оруулсан. Давгийн давсрангоо юу гэж хэлсэн гэхээр судлахын зовлон жаргал болгоё гэж. Жаргал болгоё гэж. Энэ үнэхээр гайхалтай. Тэгээ эрдэмтэн хүн бол энэ жаргалыг идэх цаг болсон байна. Яг тэр дундаа Монголд оюуны өмчийг жинхэнэ тийм ээ бүтээл болгож хөрөнгө болгох юм. Тийм учраас энэ нэвтрүүлэг бол оюун ухаанаа одоо зарцуулж байгаа эрдэмтэд маш олон судлаач залуучуудад бол одоо сэтгэлийн сайхан дэм өгсөн байгаа гэж бодож байгаа. Надад бол мэдээж маш сайхан одоо сэтгэлийн үнэхээр сайхан урам зориг цаашдаа өшөө энэ бүтээлийн сайжруулах, дэлхийд нэртэй брэнд болгоход маш олон одоо санаа сэтгэлийг бол төрүүлж байна. Өрг бол боломж. Өрг миний хувьд боломж. Өрг бол боломж. Өрг бол бизнес. Оролцогчид дор бүрнээ төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа. Бид тэдний бүтээлд, бизнест ямар өөрчлөлт шинжилэл гарахыг үзэгч та бүхэндээ цаг тухай бүртэнд хүргэхээр ажиллаж байна. Шийдвэрлэхүйг бид хамтдаа хүлээж байна. Бэлэн төгс уссан төслийн бичиг баримтыг хөрөнгө оруулагчдад сануулгахдаа хамгийн их баяртай болно. Ингээд дараагийн дугаараар иргэн уулзцгаая. Баяртай үзэгчтэй.
But